Жил бүрийн 4-р сарын 18-ны өдөр олон улсын хөшөө дурсгалд хамгаалах өдөр тохиодог. Энэхүү өдрийг ухтан аймгийн соёл урлагийн газраас хийж хэрэгжүүлсэн ажлын талаар холбогдох мэдээллийг авлаа. Голтой аймгийн хэмжээнд нийт 1200 түүх соёлын өвөл хөдлөх дурсгалт газрын 5849 дурсгал бүртгэлтэй байдаг бөгөөд улсын хамгаалтанд 9, аймгийн хамгаалтанд 33 түүх соёлын өвөл хөдлөх дурсгал байдаг. Хөшөө дурсгал хамгаалах олон улсын өдрийг ухтан түүх соёлын өвөл хөдлөх дурсгал болох 9 болгоц сумд орших шаврын голын хүн чулуун хөшөөг хайсжуулж хадгалалт хамгаалтыг сайжруулсан тухай аймгийн соёл урлагийн газраас танилцууллаа. Монгол орны өнцөг болон бүрт хадгалагдаж ирсэн хөшөө өв дурсгалууд бол маш их хэмжээгээр байдаг. Өөрөөр хэлбэл Голтой аймагт маань нийтдээ 1200 гаруй түүх соёлын өвөл хөдлөх дурсгалт газарт 7000 гаруй дурсгал хадгалагдаж байдаг. Үүнээс Монгол улсын тусгай хамгаалтанд 11 дурсгал, за аймгийн хамгаалтанд бол нийтдээ 33 түүх соёлын дурсгал хадгалагдаж байдаг. За 2024 онд шинээр бол 2 дурсгалыг Монгол Улсын засгийн газрын тогтоолоор улсын хамгаалтын зэрэглэлд оруулсан байж байгаа. За тэдгээрийг хэлэх юм бол Голтой аймгийн Тайшир сумын Овоон харын Хүннүгийн язгууртны буршийг улсын хамгаалтын зэрэглэлд оруулж бүртгэж авсан байгаа. За мөн Чандман сумын Шаагар толгойн хадны зургийг улсын хамгаалтын зэрэгтээ оруулж нэмж бүртгэсэн байгаа. За Голтой аймаг маань энэ нутаг дэвсгэртэй байгаа хөшөө дурсгалыг хадгалах, хамгаалах, за мөн олон нийтэд таниулах ажлуудыг бол их өргөн цар хүрээтэйгээр хийж байна. За энэ ажлыг аймгийн Жангар музей, за мөн сумдын соёлын төвийн орон нутаг судлах ажилтнууд бол өргөн хүрээтэйгээр зохион байгуулж байна. За мөн Голтой аймаг маань 100 жилийн ойн хүрээнд Монгол Улсын шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч, академич иргэдэл байн судалгаанд үндэслэлсэн Голтой аймгийн хөшөө дурсгал гэсэн нийтдээ 7000 гаруй дурсгалд өвийг оруулсан маш сайхан бүтээлийг гаргасан байгаа. Тэгээд энэ бүтээлийг бол бүх сумдын соёлын төв, за бүх сургуулийн номын сонгуудад бас хүлээлгэж олон нийтэд хүргэх, энэ уламжлуулах энэ ажлыг хийж байна. За мөн энэ өдрийг ухтаад 3 хөшөө дурсгалыг хайсчулж хамгаалах энэ ажлыг хангалттай ресурс, за манай соёл урлагийн газар хамтран зохион байгуулж байна. Саяхан 2 хоногийн өмнө энэ шаврын голын хүн чулуун хөшөө дурсгалыг хайсчулах энэ ажлыг манай соёл урлагийн газрын залуучууд маань манлайлж хийсэн байгаа. Монгол Улсын засгийн газрын 2024 оны 2-р сарын 28-ны өдрийн 65 дугаар тогтоолоор улсын хамгаалтын зэрэглэлд байх түүх соёлын өвөл хөдлөх дурсгалын жагсаалтанд Тайшир сумд орших Овоон харын Хүннүгийн язгууртны булш, Чандман сумд орших Шаагар толгойн хадны зураг нэмэгджээ. Түүх соёлын өвөл хөдлөх дурсгалт газрууд улсын тусгай хамгаалтанд орсноор тухайн дурсгалтын их төрх бүрэн бүтэн байдлыг хадгалж хамгаалах, арга хэмжээг төдөвдөж хэрэгжүүлэх, дурсгалтын үнц нь ач холбогдлыг нэмэгдүүлэх, соёлын аялал жуулчдыг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.